Hi Cherries. Өнөөдөр бүгдээрээ Oddity House 5 дахь дугаараараа BTS хамтлагийн vegan гэрээр зочлох болно. Өнөөдрийн бичлэгийн ивент тэтгэгчээр Хүнүү Мэблийн хамтран ажиллаж байгаа. Хүнүү Мэблийнхэнд маш их баярлалаа. Одоо бүгдээрээ BTS хамтлагийн vegan гэрээр зочлцгоо. За яг одоо vegan амьдарч байгаа гэрээр зочилж байна. Үүд хэсгээр орж ирэнгүүт шүзүүн гарт тал руугаа ингээ явахаар том өрөөнд байна. Энэ байр нь хаана байдаг вэ гэхээр Gangnam дүүрэгт байрладаг Applebaum гэдэг нэртэй хотхон юм байна. Vegan амьдарч байгаа энэ байр болохоор одоогийн ханшаар 5.1 тэрбум воноор үнэлэгддэг. За хэмжээний хувьд гэх юм бол 282 зууны 73 м квадратын ийм том байр байх нэ. Vegan амьдардаг энэ хотхонд ердөө 17 хүн айл амьдардаг юм байна. За энэ хотхонд Vegas гад маш олон алдартнууд амьдардаг учраас гадаах харуул хамгаалт бол үнэхээр чанга байдаг. Энэ байрыг худалдаж авахаас өмнө зуучлалын компани хийсэн бичлэг байхгүй юу? Vegan галтгооны тавилгыг та нар сайн анзаараарай. Ийм хар өнгөтэй металл оруулахтай байгаа. За энэ болохоор Vegan санаачлагаар хийсэн ийм дизайнтай ийм галтгооны тавилгууд бол огт биш ээ. Виг нүүж ирэхээс өмнө авсан байсан бичлэгэн дээр ч гэсэн яг ийм галтгооны тавилгатай байсан юм билээ. Тэгэхээр цаанаасаа галтгооны тавилга ингээд дагалдаад ирсэн гэсэн үг байхгүй юу? Ви хичнээн энэ байрыг худалдаж авсан ч гэсэн загварыг өөрчилж бас болох л байсан шүү дээ, тий. Тэгхгүйгээр яг л хэвээр нь үлдээгээд тэгээд амьдэрсэн юм байна. Яг одоо Вигийн арт талд галтгооны өрөө нь харагдчихээн. Хамгийн гол нь энийг илүү тусгаарлаж өгөхийн тулд ийм шилэн хаалга хийж өгсөн байна. За тэр нь надаас гоё таалагдчихээн. Тэгтээ зүгээр ийм шилэн биш, баг зэргийн жоохон бууралттай гэх юм уу? Том өрөөгөр нь зочилцгоё. Ингээ харангуй тэг чигээр нэг ийм хар өнгөл илүү дамгаалж харагдчихээн. Тэгээд ер нь ингээд анзаараад хахад ганц бие ийм эргэтэй алдартнууд дандаа хар өнгийг илүү сонгодог юм байна. Тэгээд бууд нь болохоор тас хар өнгөтэй яг нөгөө энэний өмнө Jenny Ops дээр зочны том өрөөнд нь нэг том тас хар өнгийн буудан тавьсан байсан. Яг тэрнтэй адилхан байна. Буудынхын урд талдаа юм ширээ байрлуулсан. Хевс нь болохоор хар цагаан өнгөтэй. Зурагтны арт талын хан их гоё харагдчихээн л да. Яг юм байгалийн өрмөц энэ өрөөг илүү бас гоё харагдуулж өгч байна. Хэрвээ яг өөрөх нь ориг одоо обоогоороо байсан бол маш уйтархтай харагдах байсан. За тэгээд зочны өрөөнийх нь том цулгуу хар буудан дээр өнгийн маш гоё өнгөлөг одоо чихмэл тоглоомуудыг байрлуулж өгсөн байна. Тэгвэл ер нь хар өнгө чинь нэлээд dark учраас тоглоомуудыг байрлуулж өгснөөрөө илүү нэм гээ одоо нэмж өгж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ зочны өрөөндөө цонхон талдаа дахиад юм үргэлжилсэн цулгуу хар өнгийн бууданг бас байрлуулж өгсөн байна. Тэгэхээр нэг зочны өрөөнд 2-2 том бууданг байрлуулж өгснөөрөө магадгүй нөгөө V маш олон найз нөхдөдтэй учраас олуулаа ирж ингээ найз нөхдөр ингээ суухад илүү тухтай байх болов уу гэж бодоод 2 том бууданг байрлуулсан баха. Тэгээд ийм том байранд V ганцаараа амьдардаг. Өөрхөн энэ бичлэгэн дээр V юу ч хэлсэн бэхээр би ганцаараа амьдардаг ч гэсэн ерөөсөө уйддаггүй. Уйдах заав ерөөсөө байдаггүй. Тэгээд том өрөөндөө PlayStation-ээ тоглолчин, пянц дээр гоё аялгуунуудыг ингээ өдөржингөө ингээ дуунуудыг ингээ сонсдог гэж байгаа байхгүй. Гэрт гольфийн талбай бас байдаг. Гэртээ ингээд гольфийг тоглох ингээ хэсэгтэй байгаа штэ. Бодит амьдралдаа ч гэсэн яг бодит гольфийн талбай дээр бас очиж бас тоглодог юм билээ. Тэгээд би өөрөө одоо энэ гольф тоглож байгаагаа юу ч хэлж байгаа гэхээр надад маш гоё тийм амралт өгдөг, чөлөө цагаа зөв өнгөрүүлж байгаа гэж одоо өөрөө хэлсэн байдаг. Ви жүжиглэн, дуулан, бүжиглэн бас зураг зурдаг юм байна. Уран зураг сонирхдаг учраас яг тэр зураач нь зурсан зургийг гэртээ ингэж цуглуулга маягаар цуглуулдаг хандаа маш гоё өлгдөг юм байна. Гэртээ арт студиотой өөрөө ингэ зураг зурах дуртай учраас бас их гоё мэдрэмжтэй зураг зурсан байгаас. Энэ Ви юм цэнхэр үстэйсэн шүү дээ. Яг тэрийн дуурайгаад Sims-ны дүр сэлбэрээр яг Виг ингэ дуурайсан байгаа байхгүй. За хэрвээ та нар санаж байвал Ви цэргээс халагдах үедээ билүү дээ. Арт талд нь яг ийм сарнаатай уран зураг байсан шүү дээ. За энэ болохоор яг гэрт нь юм байна л да. 이렇게 리액션을 해보는 시간을 가지면서 저희 우정도 돈독해지는 시간을 갖도록 하겠습니다. 그러면 시작하겠습니다. BTS хамтлагийн Vegan олон жил амьдарсан гэртээ танилцсан бол одоо бүгдээрээ бүр цоо шин пентхаустай танилцъя. За энэ бол бүр сая хэдэн хоногийн турш бол бүр хэвлүүдээр бүр шууган тарилаа л да. Яасан бэ гэхээр ер нь ингээд солонгосын алдартнууд хичнээн том үл хөдлөх хөрөнгө авч явахдаа тодорхой хэмжээнд зээлтэй холбоотой зээлэр авдаг юм байна л да. Тэнгүүд энэ BTS-ийн Vegan энэ цоо шин пентхаус нь болохоор V бүр бэлэн мөнгөөр хөдөлж авсан юм байна. Энэ бол маш ховор үзэгдэл юм байна. Маш их мөнгөтэй байна л гэсэн үг шүү дээ. Энэхүү пентхаус нь болохоор пентхаус гэдгийн яг юм товчлолоор PH 129 гэдэг нэртэй газар юм байна. Түрүүн болохоор 5.1 тэрбумаар байр худалдаж авсан гэсэн бол энэ удаагийн одоо пентхаус нь болохоор 14.2 тэрбум воноор үнэлэгддэг. Бүр 2 дахин юм Юлаа 3 дахин үнэтэй. Oh my god. Тэнгүүтэй штэ. Төрөний нөгөө байр нь 282 м квадрат гэсэн бол энэ удаагийн пентхаус нь арай
жижигхэн үл ялэг жижигхэн буюу одоо 273 100-ны 96 м квадратын энэ том хэмжээтэй пентхаус юм байна. За тэгээ энэ пентхаус нь болохоор унтлагын 5 өрөөтэй 3 ариун цэврийн өрөөтэй юм байна. Одоо болохоор нэг зүйл нэг тодорхойгүй байгаа. Ви энэ үл хөдлөх хөрөнгө одоо пентхаусыг ганцаараа амьдрах гэж байгаа юу? Эсвэл гэр бүл аав ээжтэй зориулж авсан уу гэдгийг За тэгээд пентхаус гэхээр хоёр давхар байх нь бол ойлгомжтой. Яг одоо бид нар хоёр давхартанд байж байна. Зочны өрөөний тэр шилэн цонхыг харалтаа бүр үнэхээр цэлгэр үнэхээр гоё харагдаж байгааз. Пентхаус гэхээр надад нэг юу санаанд ороод байна л да. Нэг Лисагийн гэрээр зочилж байгаа юм шиг. Гэхдээ яг Лисагийн гэр бол энийг бодвол арай жижиг гэн л дээ. Тэгээд Вигийн энэ гэр бол бүр супер үнэхээр супер байна. За тэгээд зочны өрөөнд нь байгаа энэ том цонхоор нь шууд хам мөрөн харагдаж байгаа. За энэ нь бол маш том давуу тал гэсэн үг. За тэгээд миний сонсч байснаар ер нь Солонгост байгаа ийм үнэтэй үл хөдлөх хөрөнгүүд юугаараа ингээд үнэн нь ингээд шууд өсөө явцдаг вэ гэхээр нэгт бүр дээшээ дээд давхарт байх юм бол үнэн нь өсөө явцдаг гэж байгаа. За хоёрд болохоор цонхоороо алдартай ийм мөрөн гол харагдаж байх юм бол бас үнэн нь хэд дахин үржигдээд өсөө явцдаг гэсэн үг. За тэгээд энэ пентхаус нь болохоор хоёр хувцсны өрөөтэй. Тэгээд надад бас гой санагдсан зүйл нь болохоор нэг унтлагын өрөөнөөсөө гараад хоёр давхартаа штэ. Ийм жижигхэн хөөрхөн мини ийм галтгооны өрөөтэй юм билээ. За түрүүний үзүүлсэн хоёр давхарт байрладаг мини галтгоо бол энэ нэг давхарт нь болохоор яг үндсэн галтгоо байгаа. Яг 360 эргэсэн тэг чигээр ингээд галтгоо байхгүй. За тэгээ нөгөө өрөө нь арай жижигхэн учраас галтгооныхоо тавилгыг цагаан өнгөөр гой сонгож өгсөн байна. Энэ бол маш зөв. Яа тэгэхээр илүү гой цэлгэр том харагдуулна гэсэн. За тэгээ түүнээсээ шууд амжаал хоёр давхар угаалгын машин одоо угаалганы одоо laundry хэсэг байна шүү дээ. Тэгээд энэ галтгооны өрөөний надад хамгийн их таалагдж байгаа зүйл юу гэж ер нь миний мөрөөдлийн галтгоо ямар байдаг вэ гэхээр яг ингээ хоолоо хийж ахтаа ч гэдэг юм уу эсвэл аягаа угааж ахтаа тэр талдаа ингээ цонхтой байна гэдэг бол үнэхээр том тансаглал байхгүй. Тэгээд энэ болохоор Вигийн галтгоо нь юм хоёр жижигхэн бас цонхтой байгаа надад бүр үнэхээр супер санагдчихээн л та. Саяны галтгоо чинь хаана исэн бэ гэхээр нөгөө том өрөөтэйгөө шууд залгаа яг энд байгаа шүү заяа. 3 угаалгын өрөөтэй гэсэн штэ. Энэ хан нас надад их таалагдж байна л да. Ийм пастел ногоон өнгө сонгож өгсөн болохоор маш гой сонголт байна. Тэгээд цагаан ийм тавилга оруулж өгсөн байна. Тэнгүүдээ энэ толны арт талын хан нас их гоё байгааз ийм зөгийн үүр шиг ийм нүхтэй хар цагаан өнгөтэй. За энэ хоёр давхарт байрладаг master room-ийнх нь хажууд байдаг master bathroom байна. Бас гоё ийм хоёр угаалтууртай, ийм өргөлжсөн толтой, том цонхтой учраас бас гоё нарны тусгал гоё харагдчихээн. За тэгээд саяны master bathroom болохоор бас ийм bath tube гэж ярьдэн штэ тийм байнтай. Тэгээ цаа талд нь болохоор юм шүшүүртэй, энд нь болохоор нойлтой. Цаа талд нээсэн шүшүүрийн хэсэг бол энэ байна. Тэгээ цаа талын хан их гоё харагдаж байгаа тийм яг юм загсны хальс шиг. Тэгээ яг ингээ ойртуулаа харах юм бол юм бараан одоо цэнхэр өнгийг сонгож өгсөн байгаа байхгүй. 3 дахь ариун цэврийн өрөө байна. Яг сайн харах юм бол яг энэ зочны байны өрөө байгааз bathroom байна те. Тэгээд энэ харагдаж байгаа бас юм гоё чулуун хавтан хийж өгсөн байна. Цаа талын шүшүүрийн хэсэгт ч гэсэн гоё юм цэнхэр өнгийн пилтануудыг пилтал гэж хэлнээс юм дөрүлжин ингээ эвлүүлээд гоё наач өгсөн байна шүү дээ. За ингээд бүгдээрээ Вигийн шинэ болон хуучин гэртээ танилцлаад энэ удаагийн бичлэг маань та нарт таалагдсан бол доор комент хэсэг дээр зүрхэн эможи үлдээгээрэй. За тэгээд дараагийн удаа Оддын хаус 6 дээр хин гэдэг алдартны гэрээр зочлмоор байгаагаа бас доор бичиж бас болно шүү. Би тэгээд олон санал авсан тэр алдартны гэрээр бас дараагийн удаа зочлох болно. За ингээд бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай. 한번 해보려고 하는데, 저 브라운 아이드 소울 팬입니다. 저는 어렸을 때부터 브라운 아이드 소울 노래를 정말 행복하게 들으면서 자랐기 때문에 이번에 브라운 아이드 소울 신곡이 나온다고 해서